За би одоо ингээд ботокс хийхээр шийдлээ гэж бодъё те. Тэгэнгүүт маш олон газрууд байгаа даа ш те. Эдрийнхаа ялгааг болохгүй имлэг нөгөөх нь гоо сайхны салон хоёр те. Тэгээ маркетинг амар мундаг яваал ангууд энэ чи юм гоё болчих юм шүү гэл те. Тэгээ бас нөгөө нэршлийн хувьд бас хүний толгой эргүүлсэн нэршлүүд айгүй хөгждөг. Одоо beauty clinic салон ч гэдэг юм уу тий. Тэгэхээр нөгөө beauty clinic гэхээр гооцлын имлэг юм байна гэдээ ойлгонгот тэр нь яг нэр нь байгаад ардаас нь салон гэждэг тий. Тэгэхээр тэгж бас үнийг нөгөө төрөгдөлд оруулах тохиолдлууд бас их байна тий. Тэгэхээр яг одоо ингээд хүн одоо үйлчлүүлэгч маань ороод за танаа имлэгийн зөвшөөрөл хаана вэ? За эмчийн чинь диплом цэцэн цаана гэдэг нэхэд тэр бол одоо шаардах хэрэгтэй байхгүй юу? Тийм тэгээд за тэгвэл танах албан ёсны одоо нийлүүлж байгаа одоо ботокс чинь нэг албан ёсных юм уу юм уу гэд ингээд шалгаад тулахад бол тэр хүний ирэх байхгүй юу? Тийм тэгээ ингээд тулгаад хийлгэхэд бол өөрийгөө эрсдлээс бүр хамгаалах боломжтой. Зүгээр нэг шүүгэнээс гаргаж ирэл тарьсан штэ ч гэдэг юм уу те. Тэгээд одоо санаа зовмор штэ. Тэр юм чи харъя гэд хэлэхээр бас эвгүй санагдаад хэлж чадаагүй гэдэг. Тийм тохиолдол зөндөө байдаг.